За энэ удаагийн хичээл дээр ийм нэгэн эффект хийж сурцгаая. Үүнийг хэрхэн хялбар аргаар хийж болох вэ гэж зааж өгье. За нэгэ төрдөө хаачи. За ингээд би шинээр нэгэн лайер үсгэлээ. За эндээсээ би type төлөө авлаа. Үг бичиж өгье. За энэ үг маань жоохон бүдүүн дөхөн фонт айл зүгээр байдаг. За би Ctrl T гэж дарснаар миний үг маань актив боллоо. За баруун гар талд нь ажиглавал энэ сумаар гэж хөдөлгөх юм эргүүлэх товч маань актив болно. За удирдлагын дээр миний хэдэн градусд иргэсэн байгааг зааж өгч юм. За үнийг би ирээд 90 градус гэж бичээд өгье. За энийгээ би ингээд хулхнаараа чирээд ингээд байршуулад өгнө. За ингээд энэ дээр байгаа удирдлагын дээр энэ дээр байгаа юм дээр окей гэж чиглээд гарна. Эсвэл enter тавчаар гарнаа. За ингээд байршуулчаад үүнийг лог дарна. Лого дараа нэг тагдуулахын тулд би 30 градус 30% гэж бичээд өгье. За энэ дээрээ би layer mask үсгье. За layer mask үсгээд жоохон зүүнэлж байгаа. Alt тавчаад дараад scrollдно. За ингээд би бирээ хар өнгөөр аваад дээрээс нь будаад өгнө. За энэ маань яаж байгаа гэхээр миний layer mask дээр байгаа энэ layer mask дээр байгаа зүйлээ харагдуулах болгож байгаа гэсэн үг. Өмнөх миний layer хэсэг маань харагдуулах болгож байгаа гэсэн үг. Ингээд хараар будаад өгнө гэсэн. За аль болох энэ үсгэн дээр нь давж гарч ирсэн эдгээр навчнуудын жоохон булангуудын дараа тэгвэл илүү эффект маань гоё харагдана. За хэрвээ илүү будчихвол бид нэр браш хар болгоод хар байгаагаа цагаан болгоод одоо ингээд хар болчихвол илүү будчлаа тийм ээ. Shift X энэ хоёрын хооронд өнгө солигдож байгаа. За ингээд би цагаан болгоод эргээд будаад өгвөл энэ маань миний эффект маань харагдахгүй биш харагддаг болно гэсэн. За энийгээ би ихэд 100% болгоод харъя. За ийм эффект. За уучлаарай ийм эффект хийлээ. За ингээд нэмэлт зүйл байхгүй боллоо гэж үзээд энэ дээр би adjustment layer-аас drop shadow гэж байгаа. Жаахан сүүдэр нэмээд өгнө. За ингээд миний эффект маань жаахан шигтгэцсэн юм шиг харагддаг байгаа. За ингээд боллоо. За энэ харах таалагдсан бол лайк дараарай. За subscribe хийгээд дараагийн хичээлүүдийг үзэж байгаарай. За дараагийн нэгэн хичээл дээр уулзтлаа түр баяртай.